байгаль дэлхийд юу гэдэг сансар өтргөө ямар нэг ертөнцийн тавигдлоход тэр чинь шууд бодит цагийн горомд өөрөө генерит хийнэ л гэсэн үг. Энд юм бүр амар хөгжиж байна бурхан гэж. Эрдэнэтэн бол давтамжтай өнөөдрөөс эхлээд та бүхэндээ контент болон үнэтэй холбоотой хэмлээ явуухан дээр ямар зүйл өрнөж байгааг 7 хоног болон апдейт болгон мэдээлж байгаа болно. Энд их сонирхолтой зүйлүүд би өөрөө мэдээд уншаад бүр гайхаад ангааж яхаар бас та бүхэнтэй хамтдаа хуваалцъя гэж бодлоо. Би байнга л энэлийн мэдээллийг ухаж яадаг. Тэгэхээр шинээр гарч ирсэн бүх зүйлсүүдийг та бүхэнтэй хэлж явах болно. За энэ 7 хоногийнхоо хэмлээ явуухантай холбоотой мэдээллийг та бүхэндээ хүргэе. Мэдээж хэрэг контенттэйгээд энэ бол заашгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр та бүхэн маань мэдээлэлээс бүх хоцорсоо гэсэндээ энэхүү видео хийж байна. За ингээд хэмлээ явуухан дээр гарч байгаа шинэхэн модулүүдийг танилцуулъя гэж бодож байна. Эхнийх нь болохоор MVP 4D гэсэн юм байна. За энэ болохоор одоо 4D хөдөлгөөнтэй портрет үүсгэх зорилттой модуль байгаамаа. 2025 оны 10 сард бол одоо энэ модуль бол пост хийгдсэн. За энэ дээр та бүхэн одоо ямар судлаачд оролцсныг цэнхэр нэрээр харж байгаа хаа ийм хүмүүс оролцсон байна. За тэгээд нэг сургуулийн нэр байна. Энэ модулийн зорилго нь юу гэхээр альва нэг хүний нэг гişрэг зураг, за эсвэл ганц хоёр зураг байлаа гэж бодъё л. Тэрийг нийлүүлээд олон талын өнцгөөс нь хөдөлгөөнтэй, толгойн эргэлттэй, камер шилжилттэй тийм зөвхөн аватар болгон хувирах зорилготой юм байна. Аватар гэдэг бол одоо профайл зураг гэсэн үг шүү дээ. Тийм зорилгоор хийлгдэг байна. За ингээд доош гүйлгэж харъя. Morgan Freeman төмөрхөний жүжигчин маань ингээд толгойг нь хэрхэн эргэж байгааг та бүхэн харж байгаас 360 хэлбэрт бол эргэж байна. Ийм хиймэл явахны модель гарсан байна. Энэ ингээ 3D аватарыг хэрнээ яг юунд хэрэглэх юм бэ гэм бол одоо юу гэдэг нь те virtual орчин ч юм уу VR зүгөө та ингээ юм хүмүүс ороход таны аватарыг 3D-ээр хөдлөх нэ. Ер нь бол зурнаасаа баг зэрэг жоохон өөр хүн царай нь өөр юм шиг тэгтэл хувиргаад байгаа юм байна. Одоо бидний ирээдүйд ямар сайндаа энэ Facebook profile, Instagram profile-ууд юм хөдөлгөөтэй болно л гэсэн тэрний л хэлэл гэж ойлгоод болно л доо. Ийм зургнууд байгаа юм байна. Tom Cruise. За ингэж генерит хийчихэж байна. Хөдөлгөнгүүд ийм болж байна. Ингээ би маусаар ингэж тойруулж хөдөлгөж харж болж байна. Үсний орой морийг ингээ харж болж байна. За өөр жүжигчнийг үзье. За Keanu Reeves жүжигчнийг гаргаж ирээ. Тэгээ ийш ингээ дарчээ. Тэгвэл генерит хийгдэж байна. Interactive юм дээр ингэж харагдаж байна. За ингээ генерит хийлээ. Ганцхан ширхэг зурагнаас ийм юм болж хувирж байна. За толгойг нь эргүүллээ. Сахал махал үс нь бол яг л гарсан байна. За нэг ийм модель гарч байгаа юм байна. Тэгээд энэ MVP 4D гэдэг энэ модель минь юугаар ялгадаг вэ? Өмнө нь бол 3D зургууд л гардаг байсан юм л да. 3D зургаасаа арай өөрөөр 360 эргэж чадна гэдгээр давуу талтай байна. Real time render буюу бодит цагийн горимд одоо генерит хийж чадна л гэсэн ийм агуулмжтай. Тэгээд энэ яриа мэрэ хийдэг гэж байна. За энэ арга замын одоо method statement-ийг нэг дэлгэрэнгүй тайлбарсан байна. Ийм дамжлагаар ингэж явна. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн юм болж байгаа маа гэдгийг. Хуучин дээр үед л таагүй санаж байгаа бол одоо иймэрхүү зураг гаргахын тулд ингээд нэг юм жижигхэн гэрлэн бүрхүүл дотор ордог гэсэн. Тэр нь ингээд тойрол бүр 10 20 камертай. Зэрэг хүнийг бүх талаас нь зургийг аваад тэрийг нэгтгэхэд ийм хөдөлгөөн гаргадаг гэсэн бол одоо энэ маш том нүсэр production ч юм уу кинон дээр ашиглах энэ толгойн хэсгийг ингээд гаргадаг болцсон байна. Ганцхан уртлаас нь авсан зураг багтал ингээд цаашаа ийм 360 аватарт болчихсон байна. Өмнө яг ийм модуль бас их гэж оролцож ирсэн юм байна л да. Тэгэхдээ ингээд генерит хийгээд ингээд 360 эргүүлэхэд биеийнхний хэлбэр ч юм уу нүүр ам гажаад аюух алдаатай болдог гэсэн юм. Энэ бол тэрнээс хамаагүй илүү сайн алдаа багтаа болсон гэж одоо энэ бүтээсэн хүмүүс нь хэлжээ лээ. Paper дээр бичсэн гэсэн үг. За ингээд харьцуулсан зургнуудад ингээд зарим юмнууд ингээд өмнө алддаг байсан байна. Өөр модулүүд те. За нэг юм шиг мэдээлэл гарчээ. Яг энэ модулийг цаашдаа юунд ашиглавал зохистой вэ гэхээр контент бүтээж байгаа хүмүүс өөрийн царай эсвэл бусдын царайг ашиглаад юм virtual аватар шүү дээ. Онлайн орчинд аватар бүтээхдээ хөдөлгөөнтэй болоход айгүйх зарцуулна гинэ. Тэгээд ер нь бол 360 градус хэлбэрээр VR, AR сурчлагын тал айгүйх ашиглах юм байна. Гол зорилго нь нийтэд ашиглахад бол бэлэн болоог байгаа. Ингээд энэ зөвхөн судалгаа танилцуулсан байна. За тэгээд лицензийн нөхцөл нь бол open source хэсэг нь одоо тодорхой болоог байгаа юм байна. Одоо дөнгөж саяар нийтгэсэн учраас шаашаа явах илгүй. Яг ингээд open source бодлого компьютер дээр local суулгах юм бол яг GPU, CPU-гийн хэмжээг маш их шаардлагатай юм шиг үлээ. Тэгээ ирээдүйд юу болох нь бүгдээрээ харъя. Profile зургууд ирээдүйд 3D болно л юм хөдөлгөөнтэй болно л гэсэн үг л дээ. За дараагийн 5 хүнтэй танилцуулах хэмэл явахны модель бол шинэ гарсан. Одоо энэ сайхан гэсэн үг шүү дээ. D2E гэсэн моделийн за энэ Сөүлийн их сургууль болон Stanford их сургууль, Сөүлийн их сургууль хоёр хамтарсан юм төсөл байгаа юм байна. За ер нь бол бас л судалгааны явцтай явж байгаа. За энэ яагаад гэхээр ягаад би нэг танилцуулж ирэхээр энэ болохоор YouTube дээр одоо хүмүүсийн тоглож байгаа тоглоом биш үү? Тэр бичлэгийг одоо дата болгоод анализ хийж одоо химэл оюун ухааны тэр одоо робот байд юм уу, битээ ингээд хөдөлгөөнтэй робот байд юм уу, тэднийг одоо сурахад датаг бэлтгэх зорилготой ийм модель юм байна. За яг сонирхолтой гэхээр бидний одоо YouTube дээр ингээд тоглож байгаа тоглоомны бичлэгүүд маань дата болох нэ. Аюу сайн. Уламжлалаар бол одоо ингээд автомашины явж байгаа камер бодит орчны хийсэн бичлэгүүдийг хянаж үзээд тэрийг одоо шошиг залгаад за энэ зөв энэ буруу гэд. Тэгээд тухайн робот буюу тэр химэл оюун ухааны алгоритмыг сургадаг байсан шүү дээ.
Тэр бол маш их өндөр зардалтай, маш их хүн хүч шаарддаг, аюу их дата боловсруулдаг гэсэн бол одоо YouTube дээр хүмүүсийн тоглож байгаа бичлэгийг аваад дата болгон ашиглаж байгаа юм байна. Маш сонирхолтой. Десктоп дээр хүн тоглоом тоглож байгаа ч юм уу ингээд маусын товчлон энтрийг бүгдийг бүртгээд компресс хийж бага хэмжээтэй болгонгуудаа тэгээд нөгөө яг сурах орчин дээр бас гараад задраад том болгоод хийх юм байна л да. Бага зардлаар ийм сурах арга олдсон юм байна. Сүүлийн үед бол тоглоом дээр бол бид нар ингээд энэ зайгаар явна, ингээд хүн тоглолт явж байгаа шүү дээ. Энэ зайгаар явна, энэ хаалгаар орно гэдэг ч юм те. Тэр бүгдийг дата болгон анализ хийж авч байгаамаа. За бас тэгтээ ямар ч датаг бол одоо мэдээж шошиглох буюу таниулдаг те. За энэ хаалга байна, энэ одоо орц гарч гэдэг юм. Тэрийг бол одоо мянгаас дээш цагийн компьютер тоглоомуудын бичлэгэн дээр бол өөрсдөө дата хийж ажилласан юм байна. Тэгээ та бүхэн энэ бичлэгэн дээр нь азалж өөр энэ маус клик болон ямар одоо кейбордны товч дарж байгааг энэ дээр нь доотлолт нь харагдаад байгааз энэ бүгдийг бас бүгдийг хурааж авч байгаа гэсэн үг ээ. Ийм сонирхолтой хэмнэлээ ухааны модель гарч ий. Тэгэхээр магадгүй ингээд алгоритм бичиж байгаа ч юм уу ямар нэгэн модель сурах гэж хэмнэлээ ухаанд роботтой холбох ч тиймэрхүү судлаач шинжиж байх юм бол энэ модельийг авч ашиглаад датаг нь ашиглаад бас ингээд өөр юм хийж болно гэсэн үг. Tesla-гийн машин чи хэмнэлээ ухаан яаж жолоодгийг та хүн мэдж байгаасаа тий. Бодит орчноо ингэж камераар хянж таниад тэр нь хэмнэлээ ухаан таниад за энэ бол гарц байна, энэ бол тэмдэг үнэ явдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол маш олон зуун цагийн хэдэн сая бичлэгүүдийг анализ хийгээд хэмнэлээ ухаан сургаж энэ бол асар их хөрөнгөөр сургаж байгаа. Тэрний оронд компьютер тоглоом дээр хүмүүсийн тоглож байгаа нь явж байгаа зайг ингэж ашиглаад сурах юм бол арай бага зардлаар гэсэн ийм санааг илтгэж байгаа юм билээ. За дараагийн танилцуулах байгаа модель бол одоо World Labs-ын гаргасан RTFM гэсэн юм байна. Одоо real time frame model гэсний товчсон үг л дээ. Ер нь бол шууд бодит цагт тухайн одоо орчин тойрон одоо environment гэж ярьдаг да. Орчныг ингээд шууд рендер хийгээ гаргана гэсэн үг. Өмнө нь бол одоо өөрчлөлт байдлаар бэлдэж хагаад за энэ шүү гэдээ одоо тухайн орчныг хийдэг гэсэн бол энэ одоо тухайн өгсөн дата материалаа дагуу шууд ингээд бодит цагийн горимд real time ингээд орчныг бүтээдэг, генерейт хийдэг гэсэн үг. Та энэ бичлэгүүдийг харж байна. Ийш явж байгаад хажууд шиг ирэнгүүд нь шууд эргэсэн зүгт нь шууд хан маань энэ генерейт хийгээ гаргаад ирж байгаа байхгүй. Энэ бол бас амар технологи байна. Ер нь энэ модель маань NVIDIA компани H100 гэсэн чип дээр ажилласан. Яагаад гэвэл нэг хятад руу гарах гал хоригонд ороод нэг алдартай чип биш үү? Тэн дээр хийгдсэн байна. Энэ оны 10 сарын 16-нд одоо гарсан модель биш үү? Байгаль дэлхийд юу гэдгийг сансар окторгоо ямар нэг ертөнцид тавигдлоход тэр чинь шууд бодит цагийн горимд өөрөө генерейт хийнэ гэсэн үг. Энд юм бүр амар хөгжиж байна. Бурхан минь гэж. Тэгэхээр хуучин бол одоо ингээд рендер хүлээн үе тэр боловсруулад эцсийн бүтээгдэхүүн зураг дэвс суулгаж харагдуулахыг бид хүн хүлээдэг байсан шүү дээ. За тэгвэл энэ удаа бол одоо энэ ингээд шууд бодит цагийн гарамж шууд л ингээд хаашаа харан тэр зүгчний рендерийг үүсгэнэ гэсэн үг. Энэ одоо технологи бол амар хурцтай явж байна. Гэхдээ энийг ардталтны ажиллагаанд бол маш их хүч хэрэгтэй болно доо. За тэгээд энийг ирээдүйд юунд хэрэглэхээ гэхээр VR, AR гэдэг ч юм энэ тоглоомнууд аягүй хэрэглэх юм байна. Шууд тухайн ертөнцийг та өөрөө ертөнцөө сонгоол явуул магадгүй миний төсөөллөөр шүү дээ. Тэр тоглоомд ороод явах юм бол шууд генерейт хийгдэл явна. Гэхдээ өөрчлөлт мэдээж ирэх өгдлөх хөл байгаа л та. Эхлээд ийм зургаар өгчөж जैन. Тэгээ зургийг нь цааш нь ингээд нааш чиш хөдлөхөд өөрөө генерейт хийгээд байна. Тэгтээ яг мэдээж хэрэг шууд ингээд хөдлөхөд зарим нэг юм жижиг алдаанууд байгаа л да. Энэ технологи юм чинь цаг хугацааны явцад илүү сайжрах л баг. Зургнаас үсэл тухайн тэр тавилга орчныг үүсгэж явчихж байна. За одоохондоо энэ бүтээгдэхүүн бол аль бисур паблик хийгээгүй зөвхөн танилцуулгын шатанд дөнгөж судалгааны явцтай байгаа юм байна. Ямар нэгэн техникийн бичвэр баримт папрууд бол ил гараагүй байна. Ирээдүйд одоо юу л болох гээд байна? Янз янз юм болох нь да. За та бүхэн санаж байгаа бол Google-с Veo 3 гэдэг видео генерейт үүсгэдэг одоо алмастай видеонууд гэдгээр та бүхэн таних багтаа тэр бол аюу зөндөх гарч ирсэн. За тэрний 3.1 буюу шинжлэхдээ дахин гоё шинэ хөлбөр гарч ирсэн байгаа. За энэ дээр юу онцлогтой болсон бэ гэхээр аудио дууны хувьд бол илүү тийм нарийн, шингэн, сэтгэл хөдлөлтөй шиг юм уу те илүү даваа талтай болсон байна. За дээр нь монгол хэлээр prompt бичиж болдог гэсэн чинь энэ илүү сайжирсан гэсэн үг. Англиар л prompt бичдэг гэсэн бол монгол хэл шууд ингээд бичих боломжтой болсон байна. Заавал нэг орчуулад тахааргүй. За тэгээд арын background одоо юу гэдэг янз бүрийн нэмэлт чимээнүүд аягүй сайжирсан байна. Тэр одоо чинь морь хөвлөө гэдэг энэ өөс мөсийн шажигнах чимээ ч юм уу те. За видео бол урт болсон байна. Өмнө Veo 3 дээр бол 4-8 секундын урттай бичлэгүүд гардаг гэсэн бол за энэ удаа бол арай илүү урт хугацааны видео гаргадаг болсон байна. За тэгээд нэмэлт гэрэлтүүлэг айгүй тийм киноны юм шиг гоё болгодог зүйлсүүдэл хангалттай сайн шигтгэж орж ирсэн байна. За Google Veo 3 дээр хэрхэн ажиллах бол Монголоос л одоогор болохгүй гоо гэхдээ VPN ашиглаад бид нэр хэрэглээд байдаг. За энэ дээр бол төрөл бүрийн зураг видеог генерейт хийж байгаа хаасаагүй ийм сургалтууд бол YouTube, Facebook-оор дөрвөн хүмүүс зар тавьчихсан. За гэхдээ Veo 3.1 нь бол илүү сайжирсан юм байна. Дүрсний чанарч сайжраа тэгээд дээр нь одоо дүрсэн дээр юм нэмж хасдаг ч юм уу те иймхүү гоё зүйлсүүд орж ирсэн байна. За энэ 10 сар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй NVIDIA компаниас DGX Spark гэсэн ийм одоо компьютер процесс их ийм зүйлийг танилцуулсан байна. Одоо энэ дугаар энэ жижигний халжилтын саарлыг. За энэ бол их олон даваа талтай юм шиг байгаа мó.
Ер нь бол хиймэл явахаа ийм том дататай ажилладаг хүмүүс бол энэ дээр ажиллах нэ. 2016 онд нэгийг гаргаж ирсэн байна. 2025 онд гаргаж байгаа энэ хувилбар бол илүү мундаг юм баха. Үзүүлэлт нь бол амар өндөр байна. GPU нь болохоор NVIDIA-гийн Blackwell гэдэг тэр нэг сүүл гаргасан том флагшипн дээр суурьж ажиллаж байгаа юм байна. За ингээд доторхын задлах юм бол энэ чи юуг нь вэ? 128 ГБ-ийн memory те 4 TB-ийн hardтай SSD hard гэсэн үг. Жижигхэн юм процессор ингээ явж байна л гэсэн үг. Маш хүчин чадалтай. Тэгээ үний хувьд бол бараг $4,000 мэн $3,999 гэр чинь тэгээ $4,000-оос эхлэх юм. За манай нэрийг гаргасан одоо энэ чип Elon Musk өөрөө гардуулж өгсөн байна. За дээр нь бас нөгөө нэг OpenAI компани захиралсан юм олтонд бас гардуулсан байна. Ингээд бас промошн PR хийгээд байгаа шүү. Өөрийн биеэрээ явж өгнө хэр те. За тэгээ энэ дотор нь бол AI програм хангалтын багц одоо software stack суулгасан бөгөөд нөгөө хамаг гол юм ажилтдаг CUDA гэдэг нөгөө нэг software тэгээд library зэрэг зөндөө юмд байгаа юм байна. Яг үүний хувьд бол асар үнэтэй. Тэгэхээр энэ яг мэргэжлийн хүмүүст л зориулсан юм хүмүүс хэрэглэх юм шиг байна. Өндөр хүчин чадалтай, хиймэл оюухан зориулсан ийм процессор гарчээ. Судлаач хөгжүүлэгчд бол энэ дээр сууж юм хийх нь л дээ. Тухайн процессор ашиглаж байхад баг дотор нь VPN автоматар ажиллаад байх юм хаашаа. Өгдөл байршил дата хамаг юм нууцлал дээр бас анхаарна гэж байгаа. За дараагийн танилцуулга бүтээг бол энэ TAG гэсэн юм модулийн за энэ бол одоо Tangential Employee Guidance гэсэн одоо энэ үгний товчлоор хийсэн юм шиг байна. Солонгос их сургууль, Калифорни, Беркли их сургууль, Вашингтон их сургуулиуд хамтарсан байна. Энэ судлаачдын нэрнэн дээр байна. За энэ модулийн онцлог нь юу гэхээр ингээд ямар нэгэн байдлаар та хиймэл оюухан дээр зураг генерит үүсгэлээ гэж бодъё л дээ. Тэгэх юм бол тэрэн дээр ингээд алдаатай зүйл рендерлэгтэй гараад ирчихдэг. Утга учиргүй ингээд сонин модель юм. Тэр алдааг нь засдаг ийм одоо модель юм байна. Одоо энэ зургаар харьцуулсан байна. За энэ нэг ийм сонин инженер тэгж байгаа энэ хүн болгоод энэ хойныг ийм болгоод энэ охины зургийг ийм замбрааг үүд ийм болгоод ингээд засаад одоо үгдээ амтны тэр хөл гар нь буруу юм байсан бол бүгдийг засаж байна. Энэ шоу одоо энэ харж байна ийм замбрааг байсан чинь энийг засаад юм болж энэ машин алдаатай рендерлэх зүг болгоод засдаг ч юм уу. Ингэж одоо янзлдаг юм байна. Алдаатай зурган дээр дүн шинжилгээг зөв засварлахад энэ одоо моделийн арга хэмжээ чиглэж байгаа юм байна. Одоо энэ алдаатай генерит хийц анаашны толгой шүү дээ. Энийг гэсэн чинь зөв болгоод янзлаад засаад гараад ирж байгаа юм байна. За энэ томьёол нь бас айхтар нарийн нутлах шүү. Ер нь тийм нэмэлт тооцоол шаардахгүйгээр муу алдаатай зургуудыг зөв байдалд ороод архитектурт голцоо ашиглана гэнэ барилга байшин байгууламж гэсэн үг шүү дээ. Одоо чинь энэ гадаа энэ сандал ширээний зургийг ингээд янзлангуудаа машин болгоцсон жоох шиг. Гэхдээ харахад бол зөв болгож байгаа. Гэхдээ ингээд үндсэн утгаас нь жоохон өөр болгож байгаа юм. Модон дөргөө цэцгийн архитектурын сандал болгочих. За энэ бол байшин барилга ингээд засаж байна. Энэ машин ингээд засаж байна. Хүмүүсийн зургийг ч гэсэн ингээд засварлаад жоохон өөр болгоод байна. Гэхдээ анхны генерит хийснээс нь утгыг нь жоохон өөр болгочихсон юм байна. Ямар ч сан алдаатай хиймэл оюуханы үсгэсэн зургийг бол засварлах боломжтой модель гарсан байна. За дараагийн модель бол Шанхайгийн AI лаборатори болон Хонконгийн их сургуулийн хамтарсан ийм humanoid буюу одоо энэ хөдөлгөөнтэй роботууд байна шүү дээ. Эдгээр маань одоо олон төрлийн орчинтой бодит орчинд харилцаж хүн шиг ийм natural хөдөлгөөн буюу яг өөрөө хүн хөдөлж байгаа юм шиг ийм хөдөлгөөн объекттойгоор олон зэрэг харьцах ийм одоо судалгааны ажил байна. Энэ одоо трейн хийсэн бичлэгүүдийг харъя да. За ингээд шууд юм зөөгөөд энэ объектоо таниад тэрийг үр шийдвэр гаргаад ингээд зөөж хөдөлгөөнд оруулж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ боловсруулж байгаа системийн гол зорилго бол одоо бодит ертөнцид ямар нэгэн ажлыг гүйцэтгэж суух юмыг өргөх авах тухайн материалыг танихад одоо олон төрлийн даалгавар гүйцэтгэл зориулсан юм байна. Зөвхөн ихэнх роботчууд одоо зорилго нь зөвхөн нэг л үйлдэл хийгээд байгаа шүү дээ. Энэ болохоор ингээд нэг биш олон төрлийн үйлдэл хийхэд зориулсан юм байна. Одоо энэ сандал дээр сууж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ ихлээр алдаатай сурталчилж байна л да. Тий. Энэ сандлаа энэ объект гэдгийг таниулаад тэр нь очиод за энэ дээр би сууж болох юм байна гэсэн энэ даалгавруудыг л өгөөд байна л да. Ирээдүйд энэ роботын зорилго нь юу гэхээр олон тийм үйлчлэгийн газрууд хүн ажиллах биш робот ажиллах зорилгоор хангаж одоо энийг хийж байгаа юм байна. Одоо бүр хэвдэж байна энэ ч юу юу. Хятадд энэ хиймэл оюухын энэ алж байна өөр. Одоогор бол тэр роботын одоо жин хэмжээ одоо энэ уцуугаар дангаараа хөдөлж явах чадвар энэ жоох хязгаарлагдмал байгаа юм байна. Ирээдүйд энэ бүх шийдэгчл байлгүй дээ. Тэгэхээр хүнд юмыг одоо хүн биш робот өргөдгөл болох гэдэг юм л да ирээдүйд. За энэ ажлын зургийг харах юм бол лидар систем ажиллаж байна. Лидар систем гэдэг бол орчныг ингэж мэдрээ таньж байгаа шүү дээ. Тэр орчинд ямар объект нь ямар бит байна гээл те. 3D ертөнц тэгэл тэрийг таниал ингээл яваал юм өргөж байгаа юм байна л да. Үйлчлэгээний байгууллагад ажилладаг роботууд бол бүр олширх юм байна л да. Энэ одоо судалгааны ажил юм бид чинь 1-2 жил дотор үнэхээр супер болно алхаж байна. Хөдөлгөөж ин араараа явж байна. Симуляц хөлбөрийг нь бүгдээрээ харж байна. Яг хүний хөдөлгөөнийг бас motion capture хийж авч байгаа юм байна humanoid дээр. За дараагийн танилцуулах модель бол DIT 360 гэсэн ийм модель байна. Энэ л нөө Бээжингийн айгүй айхтар алдартай сургууль Цинхой их сургуулийн хамтарсан судалгааны ажил юм байна. За энэ ямар учиртай вэ гэхээр ийм 2D зүгээр нэг зургаас ийм 3D панорама зургийг үүсгэж юм байна.
маш гайхалтай. Дээр үед одоо кино ихийн тулд ингээ панорама зургийг цогомлоор үүсгдэг гэсэн шүү дээ. Ямар нэгэн 3D модель ч юм уу трансформер гэдэг киног таагүй санаж байвал тэр робот гарч авч шүү дээ. Роботын тэр би металл би тэр ойж байгаа дүр зургийг яг болохын тулд эргэн тойронд нь environment юм 360 зураг ингэж үүсгэж тэр яг бодит орчин тэр яг ижлэх юм шиг 3D-г хийсэн юм биш юм шиг харагддаг байхгүй. Тэгэхээр энэ 360-ыг үүсгдэг юм модель гараад ирчихэж хуучнаар бол бүгд зургийг ингэ тойруулах гараагаар фото камер бүгдэнд дарддаг байсан. Ингээд дээш доош бүгдийг дарддаг гэсэн шүү дээ. 360 камер ашиглаад. Энийг л хэлбэрчилж байгаа юм байна. Яг тэгэд 360-аар юм VR контент ихтэл айгүй ашиглах юм ингээд VR-аа зүгөөд нааш явахад энэ орчин хүрээлэл нь маш гоё ажиллана гэсэн үг. Панорама зургийг ойлгочих болно. Ер нь ихэнх панорама зураг ихэд ингээд хоорондоо ирмэг ингээд нийлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй дандаа тэр ингээд зөрөөд гаждаг байсан байна. Тэрийг аюу сайн шийдсэн гэж байгаа. Ийм мэдээлэл гарч ирсэн байна. За энэ жишээ видео харна ингээд тойруулаад эргээд харахад бол ингэж харагдана. Нөгөө нэг дэлгэмэл зурагч нь төхөөрөмжн дээр ч юм уу 360 VR-nt дээр ихэд нүдээр ингэж харагдана гэсэн үг шүү дээ. Энэ видеог та бүхэн харж байна. Текст дээр бас панорама зураг үүсгэж болж байна. Над ийм юм орчны галтгооны ийм хэсэг хэрэгтэй нэхэд ингэж генерит хийсгэж байна. Кино болон VR төхөөрөмжнөр контент гэдэг хүмүүст илүү гоё амар болох нь л дээ ирээдүйд. За энэ бол одоо шинхэн гарсан учраас мэдээж туршилтын хэлбэр дээр явж байгаа хаа. За янз юм гарч ирж байгаа юм байна. Ийм модель гарсан байна. За дараагийн танилцуулах модель бол Dream Omni 2 гэсэн ийм модель гарсан байна. За энэ болохоор одоо ер нь юу гэдэг нь те зураг үүсгэхдээ хоёр үйлдэлийг нэгтгээд нэг юм генерит хийдэг л гэсэн үг. Баг график дизайнерыг үйлдэлийг хийх чадвартай гэж хэлэхэд болох юм байна да. Нохооны зураг байгаас тэ энэ нохооны зургийг энэ одоо керосиноор асдаг энэ гэрлийн дэнлүүний оронд байршуулъя гэхэд нэгтгэхэд нохоог нэгэ гараад ирж байгаа юм. Энэ хоёр зурагнаас энэ нохоо үүсгэж байгаа гэж юм те. Тэгэхээр яг тэ гол зорилго нь нэг дизайнерууд хэрэгтэй юм. Ямар нэгэн зураг засвар эвлүүлэх гэхэд гэрэл сүүдэр хувц мувц ийм хүү жижиг зүйлсүүдийг маш сайн застдаг л гэсэн үг л дээ. Хөдөлгөөнийг хөрвүүлж байна. Эндээс энэ хөдөлгөөний хөрвөөгөө зөвхөн энэ хөдөлгөөний авах гэд ийм болгочих байна. Minecraft-аар хийсэн юм шиг дөрвөлжин хэлбэртэй болгох гэд энэ зургийг ийм болгочих байна. Энэ улаан цүнхүүгээс дээ зүгээр цүнхүүхэд энэ доотлын савны энэ гадар дээр байгаа машины texture буюу ихийг цүнхэн дээр буулгах гэхэд ингээл энэ паттернуудлаар буулгаад оруулаад ирж байна. Цагаан даашинстэй бүсгүн зураг байна л да. Тэгээд энэ дээр ийм легоны хажуудлын юм шиг ийм 90 зураг гэдэг авчаад энэ материалаар болгонгод хувцс нь яг өөр болчиход Google Banana зураг үүсгэх шиг бүгдийн нийтийн хүртээд болоогүй ч гэсэн ингээд судалгааны ажил ингээд гарсан байна. Ингийн хүмүүсээс илүүтэй тийм мэрэгжлийн дизайнер зориулсан ийм видеод бол гарсан байна. За энэ дүрсвчлэгээр харагдж байна. Доор нь объект өгöd энэ хоёрыг ингээд залгах гэхэд ингээд залгаж байна. За энэ залууг буудан дээр суулгах гингүүд ингээд суулгачих байна. Логог солигддаг ч юм уу те гэж генерит хийгээд гарчиж байна. Гэрлийг солигдож байна. Тэнгүүд энэ муурын гэрлийг яг энэ хажуудлын хүүхний гэрэл шиг болгож сольж байна. За гэрлийн зүгийг бас сольж байна. За дараагийн тайлбарлах юм бол одоо Гуанжууд байдаг Хонконгийн технологийн шинжилгээ технологийн сургуулиас гаргасан юм модель байна. Энэ яаж нэхлээр за энэ ингээд та өөрийнхөө биеийг олон талаас нь ингээд янз бүрийн хэлбэрээр гар хөл одоо юу гэдэг нь те ар нуруугаас зургийг авах юм бол тэр зургууд чинь бүгдийг нэгтгэхэд таны юм 3D загвар гаргаж ирд юм байна. Ийм модель гарсан байна. Зургууд нь заавал мэрэгжлийн палбгүй ямар ч зураг үжил жоохон бохирдсон зураг биш хамаагүй уцаар авсан зураг байсан ч бол тэрийг чинь нэгтгэл 3D болгочих гэсэн үг. Та хүн зургийг харж байгаа гараа, нуур, ар нуур ингээд янз янзын зургуудыг нэгтгэхэд ийм зураг болгоод за тэгээд 3D модель болгочих. 3D моделийн давуу тал нь юу гэхээр 3D аватар байдлаар ингээд сошиал одоо юу гэдэг нь те зураг байдлаар хөдөлгөөнтэйгээр ашиглаж за нэг бол ингээд 3D принт дээр хэвлэж болно гэсэн үг. 3D формат руу өргүүлээд заавал одоо датан дээр цэвэр зураг шаарддаг бол энэ бол цэвэр байх албагүй бохир зураг байсан ч бид нэр цэвэрлээд ингээ гаргачихна гэсэн ийм модель байна. Энэ зургуудын та бүхэн харж байгаа. За энэ бол яг хөө мэдээж хэрэг судалгаа аль биесээр хэрэглээд нэвтрэг байгаа. Дөнгөж энэ 10 сард гарсан цоо шин одоо юу гэдэг те иймэрхүү хиймэл ухааны модельүүдийг та бүхэн танилцууллаа. Дараагийн удаа бас ингээд бүр сонирхолтой 7 хоног болгон шин зүйл гараад байгаа. Тэрийг бүгдийг түүж одоо кетчап хийж барьж амжихгүй байна. Тэгэхээр та бүхэндээ энэ удаад зарим нэг модельүүдийг товчхонд урьдлаа. Дараагийн 7 хоногийн AI News-ээр иргэд уулзцгаая. Баяртай.